Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн нас онцлогт тохируулан гамшигаас хамгаалах дадлаг сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдал, газар хөдлөлт, галын аюулын үеийн нөхцөл байдлыг бодитоор мэдрүүлэх, орчныг бүрдүүлж, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийг биечлэн оролцуулсан байна. Мөн аюултай нөхцөлд өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулгүй бүсэд хүргэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар видео болон сургалтын материалаар дамжуулан мэдлэг олгож, практик дадлага хийжээ. Тус сургуулийг боловсролын ерөнхий газар, нийслэлийн боловсролын газар, онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн 9 дүүргийн мэргэжлийн багш нарын бүлгийн гишүүн, Чингэлтэй дүүргийн эхлэгч багш нар нийт 6 удаагийн давтамжтайгаар танилцуулсан байна. Сургуулийн үр дүнд хүүхдүүд аюул ослын үед заавар мөрдөх, тэмдэг тэмдэглэгээг таних, хамтран ажиллах, бусдад туслах чадварт суралцжээ. Харин эцэг эхчүүдийн хувьд гэр бүлийн гамшигын бэлэн байдлыг хангах, хүүхэдтэйгээ хамтран аюулгүй байдлаа хамгаалах ойлголт оролцоо нэмэгдсэн байна. Ийхүү гамшигын үед зөв хариу үйлдэл үзүүлэх, бусдад туслах чадварт багаас нь сурах нь эрсдлийг даван туулах бэлтгэлтэй иргэнийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.